Манай суманда 7-8 төсөл хэрэгжиж байгаа. За түүний нэг нь бол энэ айлаас айлд гэсэн энэ төсөл байгаамаа. Тэгээд энэ төсөл маань бол богино хугацаанд одоо үр дүнг өгч байна. За нэгдүгээрт бол манай малч гадаадын жуулчдад үйлчлэх одоо соёлд суралцж байна. Хоёрдугаарт бол эдийн засгийн үр ашиг малчтайхан гар дээр одоо шууд очлоо. Энэ төсөлд хамрагдсанаар малчид ер нь хамтарч хөдөлмөрлөх ёстой. Энэ хамтарч хөдөлмөрлөхөд бол малчидтайгаа мөн орон нутгийн төр захиргааны байгууллага энэ дотор одоо боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, төр захиргааны байгууллага төслийнх малчидтайгаа ингээд хамтраад ингэж ажиллаж энэ ажлыг одоо бүтээн болгоно гэж ингэж одоо ойлгож байгаа нь бас их чухал юм гэж ингэж бодож байна. Эсвэл ингээд одоо бүр цааштай ингээд Монгол орны бүх аймаг сумдуудад хэрэгжүүлэх шаардлагатай. Өшөө бүр ингээд Монгол орнд яриа ингээд үргэлжлүүлэх шаардлагатай. За энэ төсөлд би хамрагдсанаар одоо 8 сар багшлал авах цалингаа би 4 сарын хугацаанд авсан. Тэр 8 сарын цалинтай тэнцэх хөлсийг 4 сар ажиллаад авсантай байж та. Энэ олсон одоо болохоор 2 хүүхдийн боловсролд зориулж бодож байгаа. Төсөл томоо агцнаар би олон сайхан орон нутгийн нөхдөөтэй танилцж олон сайхан шилийг сурах гэж миний өөр хүүхэд англи хэл болоод орос хэлнээс ахуулан хүүхдэд сурах боломжийг нээж өгсөн. Миний олсон энэ сайхан мөнгө дөрвөлжингаас олсон миний хэдэн хүүхдийн амьдрал болон сурж байгаа оюутан сэтэнд хамаагүй их дэм болж мөнгөний бацагдлаас надад чөлөөлж байна. Тэр орлогыг яаж анхлаар миний яг өөрийн хувьд болохоор зэрэг оюутны төлөвөр тэгээ хоолны хувцас нөгөө нэг төлөв борлонгаа зардаг тэр хэмнээд нөгөө хэдэн мал маань бас өсөд дэвчгэд их том нөлөөлж байгаа. Төсөл дураагүй ухаанд гэсэн амьдралын ханаас үзэгдсэн энэ төсөл дорсноос хойш миний амьдрал уудаг цаад атгартай хүүхдийн одоо мөнгө цаасах цэглээс гарсан. Энэ бол баттай сайхан амьдрал гэж би бодож байна. Цаашдаа бол энэ төсөл үр ашиг авах ийм өгөөжтэй малчин хүнд одоо ашиган богино хугацаанд өгч байгаа. Ийм жохол одоо төсөл байна, үр ашигтай төсөл байна гэж ингэж ойлгож одоо баяртай явдаг юм аа. Малчин бидэнд ашиг тустай. Жинхэнэ эзэндээ хүрж байгаа.